Жил бүрийн 11-р сарын 17-нд дутуу төрөлтэй холбоотой бэрхшээлийг ойлгоход чиглэсэн дэлхийн дутуу няран өдөр юм а. Дутуу төрсөн гэдэг нь жирэмсний 37 хоногоос өмнөх нь ямар ч цагийг хэлнэ. Дутуу төрсөн нь эрүүл мэндийн асуудал үүсгэж болзошгүй. Энэ бүхэн хувь хүний нөхцөл байдал хүүхэд хэр эрт байгаагаас хамаардаг. Дэлхийн дутуу няран өдрийг тохиолдуулан аймгийн нэгдсэн эмнэлгийн няраа судлалын дасгаас дутуу няраад үзүүлэх тусламж үйлчилгээнд тулгамдж байгаа асуудал болон цаашид авах арга хэмжээний талаар танилцууллаа. Танилцуулгын эхэнд дэлхийн болон улсын хэмжээнд дутуу нярайн төрөлтөө түүний мэдээллийг өглөө. Дархуул аймагт 2024 оны байдлаар нийт 1803 их амардсан. Үүнээс 50 орчим нь дутуу няраа байснаас 6 нь эндсэн харамсалтай тохиолдол бүртгэгджээ. Аймгийн нэгдсэн эмнэлгийн няран тасгийнхын энэ онд 630 г жинтэй дутуу төрсөн няраад 14 хоног анхны тусламжийг амжилттай үзүүлэн их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв рүү шилжүүлсэн байна. Цаашид дутуу төрөлтөө сэргийлэх их няран эрүүл мэндийг дэмжихэд хүн бүрийн оролцоо чухал гэдгийг няран эмч нар онцолж байна. Дархуул аймгийн хэмжээнд гэлтгүй бас улсын хэмжээнд бол няраа нас оролтын дийлэн хувийг 66-аас 70% бол дутуу дэлтэй холбоотой төрөлт эзэлж идэг. Үүнтэй холбоотой бас манай Дархуул аймгийн нийт нас оролтын ихэнх хувийг бол дутуу дэлттэй холбоотой нас оролт эзэлж байгаа. Тэгэхээр дутуу төрөлт маань бол маш олон дутуу төрөлтөө сэргийлэхийн тулд маш олон зүйлийн хүчин зүйл нөлөөлдөг. Энэ няраа хүүхэд дэмжлэх, няраа хүүхдийг амьдруулах нь зөвхөн няраа эмч нарын асуудал биш юм. Тэгэхээр тэр хүүхдийн төрсэн үеийн чинь тэлтийн нас шууд амьдрах чадварт нөлөөлж өгч учраас жирэмсний хяналтандаа сайн ач холбогдолтой хамрагдах. Тэгээд ээж өрөө эргэтэн тогтолцооны архаг хууч өвчнөд бол түүнийгээ эмчлүүлэх, гэр бүл төлөвлөлтөн дээр анхаарч дараа нь дутуу төрөх эрсдэлтэй байдаг бол тэрэн дээрээ бас анхаарч төрөхгүй бол ямар ч жирэмсний хяналтанд ороогүй, тэгээ гэр бүл төлөвлөлт байхгүй, тэгээ гаднаас шууд төрөлхийн үйл ажиллагаа эхэлсэн ингээд бага мэдээлэлтэй ээжүүд маань орж ирээд төрөхөд хүүхдүүд бэлтгэгдэж чадаагүй учраас бас хүүхдүүд маань эндтгээ. Тэгэхээр энэ дутуу төрөлтөөс сэргийлэхийн тулд олон нийтийн оролцоо их чухал, гэр бүл төлөвлөлт бол хамгийн чухал байдаг. Тэгэхээр дутуу төрсэн хүүхдийг бид нар жил нэг нас хүртэл нарийн мэргэжлийн эмчийн хяналтанд маш сайн хянаад, хөдөлгөөн сэтгцийн хөгжлийг хянаад, тэгээд тэр хүүхдэд хэрэв өөрчлөлт байвал эрт илрүүлээд тэгээд дандаа сайжруулах, засах арга хэмжээ авдаг. Тийм ч учраас бид нар өнөөдөр энэ удирдлагынхаа арга хэмжээнд үрхийн эмнэлгийн удирдлагуудыг оролцуулсан байна. Тэгээд Дархуул аймагт шинэ үрхийн эмнэлгүүд баригдаж байгаатай холбоотой нэг өрөөг нэг хэсгийг яг энэ хүүхэд няраануудтай зориулсан эмчилгээ үйлчилгээ явуулахад нь бид нар мэргэжил арга зүйгээр хангаад хамтарч ажиллах тал дээр бас өнөөдрийн зөвлөгөө маань ач холбогдол өгч болж байна. Эрүүл хоолойтой зөв дадлаг хөвшөлтөд суралцаж жирэмсэн болсноосоо эхлэн өөрийнхөө эрүүл мэндэд анхаарах бус эрүүл биеэс эрүүл хүүхэд гэдгийг ойлгож тогтмол үзлэг шинжилгээнд хамрагдаж байх хэрэгтэй юм а. Цаашаад эмч мэрэгчлэтнүүдийн ур чадварыг нэмэгдүүлэх, багаж тоног хөрөмжийн шинжилэл хийх, найдвартай эм тариагаар хангах зэрэгт онцгой анхаарч дутуу няраад үзүүлэх тусламж үйлчилгээг сайжруулахад шийдвэр гаргах төвшөнд бодлогоор дэмжих нийт шаардлагатайг нярaan засгийн эмч мэрэгчлэтнүүд онцолж байлаа. Түүнчлэн өндөр хөгжилтэй орнуудад ашиглагддаг няран уушигт хэлэх амьсгалын орчин үеийн аппаратаар няран дасгууд хангаснаар тусламж үйлчилгээнд ахиц гарахын зэрэгцээ үр дүнд нь олон няраад амьдрал бэлгэлэх, гэр бүлд баяр хөөр, аз жаргал авчрах боломжтой гэдгийг тодтогж байсан юм а.